За. Санаа. Одоо яг метронд суух гад байж гин. Тэгээд Шведэд байдаг Монгол ээжүүдийн ийм групп байдаг. Тэгээд ээжүүд маань ингээд клуб хауст бас өрөө үүсгээд ингээд ярилцдаг байхгүй юу? Өөрсдийнхөө мэддэг, чаддаг хүүхэд дайрс арчилгаа, хүүхдийнхаа арчилгаа, хооллолт гэж чадах чинээгээр ингээд хоорондоо ярилцаж зөвлөгөө өгдөг ийм групп байдаг байхгүй юу? Тэгээ бид нэр ингээд хоорондоо ярилцж агаад Монголдоо ингээд багч гэсэн ингээд хүүхдүүдэд яаж тусд юм болох вэ гэдэг. Тэгээд нөгөө нэг болцоохон эмчийн зүрх мартахгүй аяны талаар бид нэр ярилцаад тэгээд тэр аянд оролцъё, тэр аянд ингээ хандивын аян зохион байгуулъя, монголчуудыгаа уриалаад гээд зүрх мартахгүй хандивын аяныг эхлүүлсэн. Одоо тэр маань яг 10 хоног дээр явж байна. Тэгээд би бас ингээд зохион байгуулсан зохион байгуулагч юм хишгээ гээд охинтойгоо уулзах гад явж байна. Логтой маань хамтдаа байгаарай. Тэгээд нөгөө фоник технологиад болтой явчихвал тэгээд нөгөө эдгээр чи юм дээр очиж байгаа гэж хаа сатекс центр гэж нэг бүр хэрэг заах юм бол дахиад үүдэн гатн дээр бүрээд ирэх юм. Тэгээд гэж олон явах хаалт тавьчих. За эхлэв. Санаа. Санаа. За. Огийн хичээ хад идвч блогийг үздэг хүмүүстээ өнөөдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ бид хоёр өнөөдөр хандийнхаа талаар жоохон мэдээлэл өгөх гээд уулзчаад иж гин. Тэгээд мэдээ өөрийгөө танилцуулах. За тэгээ намайг Батшиг гэдэг. Тэгээд би одоо 9 сартай хүүтэй. Тэгээд Шведийн Стокгольм хотод амьдардаг ийм эмэгтэй байна. Тэгээд бид нэр Club House 2 сарын сүүлээр ер нь бид нэр Club House-ыг аян бүгд иччэнтэй хэрэгжилж эхэлсэн шүү дээ. Тэгээд Club House Швед Монгол ээжүүд гээд өрөө нээдэг. Тэгээд энэ өрөөнд маань орж ирсэн ээжүүд бүгд өөрсдийнхөө одоо ер нь асуудлууд юу байна? Өсвөр насны хүүхэд, бага насны хүүхэд гээд гэх мэтчлэн бид нэр ийм асуултууд тэгээд ер нь эрүүл мэндийн хүүхдийн аль болох нөгөө ийм танин мэдгэн асуултууд гэдэг юм уу? Би энэ өвгөөчтэй байх үүднээс бид нар хоорондоо ярилцаад тодорхой сэдвүүдийн хүрээнд өрөө маань ингээ явагддаг байгаа. Нэг дахь 5 өдрүүдэд. Тэгээд би тэгэхэд маань 3 сарын сүүл үеэр зүрх мартахгүй болцоохон хэмжээ хандийн үйл ажиллагаанд оролцохоор болсон. Тэгээд Америкийн трак жолооч, тарак машины одоо жолооч нар хоорондоо ярилцаа зүрх мартахгүй аяныг Америкт өрнүүлээ. Тэгээд энэ аяныг болохоор тэдний хон зорилго болохоор одоо зүрхний тэр одоо эмч засалд орох шаардлагатай хүүхдүүдэд аппарат аваад зорж байгаа юм лээ. Бид нар болохоор өрөөндөө одоо Швед дэх Монгол ээжүүдээрээ юу ярилцсан бэ гэхээр анханасаа зүрх мартахгүй хандийн аянд оролцъё. Тэгээд бид нар болохоор 25% тэр нөгөө хагалгааны төлбөр нь хөлцөхгүй байгаа. Тэр боломжгүй өрхийн хүүхдүүдэд чиглэсэн хагалгааны мөнгө басна гэдэг тэр одоо сэтэл дээрээс бид хэдийн маань хандийн ажиллагаа хийсэн. Тийм. Тэгээд бид нар одоо хандийн аян маань эхлээд 10 хонжийн 4 сарын 6-ны 6 цагт бид нар хүртэл үргэлжлүүлнэ. Тэгээд яг одоогийн байдлаар гэх юм бол 150 гаруй одоо хувь хүмүүс 15 аж ахуй нэгж байгууллагууд ингээд албан байгууллагууд бид нартай ингээд хандийн үйл ажиллагаанд маань оролцоо явж байгаа. Тэгээд маш олон хүмүүсийг бас хамруулаад тийм энэ аян маань аюу гоё тэгсэн явж байгаа. Би тий даах ихтэй ингээд нэг тийм яг төсөөл байгаагүй тийм ерөнхийд цуглархаас бас мэдхгүй ямар ч гэсэн нэг ч гэсэн хүүхдийг тийм хаалгаанд оруулчих гэсэн тийм бодолтой эхэлсэн чи юу тэрнээс минь бүр даваад одоогийн байдлаар бид нар чинь яг дансанд болон свишээр болохоор 72,000 крон тэгээд бэлгээр болохоор 8,000 крон гэдэг 80,000 крон төлсөн байна. Тэгээд одоо нэг хандив өгсөн хүмүүстэй бүх хүмүүстэй чингэсгээс хадгалан талархал илэрхийлээд тэгээд энэ хандивын аяныхаа талаар бас дахиад нэг зүйлийг жоохон дэлгэрүүлэх гэж бодлоо. Болцоохон хэмжээний санаачсан зүрх мартахгүй гэдэг одоо хандивын аяныг хүмүүс бол одоо мэддэг нөгөө аппаратис Монголиа гэдэг шоунаас нэлээд юм гадаадд сууж байгаа хүмүүс маань таньж хэлсэн шүү дээ. Тийм тэгээд энэ одоо хандивын аян маань болохоор Монголд жил дунджаар 1000 гаруй хүүхэд зүрхний гажигтай төрдөг.
Тэгэхээр ерөөсөө энэ хүүхдүүдээс 200 гаруй хүүхд нь одоо ингээд жилд 1 жилийн дотор ингээд хагалгаанд одоо ороо явдаг. Тийм. Тэгэхээр одоо энэ орох төлөвлөгөөтэй байхгүй. Тэгэнгүүт өнгөрсөн одоо 1 жил 5 сарын хугацаанд явсан энэ аянд маань одоогийн байдлаар 122 хүүхдэд хагалгаа мэс заслын ажиллагаа хийгээд байгаа юм билээ. Тэгээд энэ зүрх мартахгүй төслийн зохион байгуулагч хулан гэдэг бүсгүүдэд бидний холбогдсон болцоохон хэмжтэй гэсэн бид тэгээд клуб хаус дээр яриа үргэлжлүүлээд мэдээлэл солилцоо явж байгаа цаг тухай бүрийг тэгэнгүүт энэ зүрхний хагалгаанд маань одоо нөгөө яаралтай орох ёстой хүүхдүүд маань ерөөсөө нөгөө хагалгааны дундаж төлбөр нь 12-оос 15 сая 17 сая гэдэг янз янз байгаа. Энэ чинь нөгөө нэг яг одоо дэлгүүрийн тогтсон тариф биш дээ мис ажилбар байгаа хүүхэд дараа нөгөө нөхөн сэргийг Монгол улсад хамгийн хямд зардлаа. Тийм яг зардлаараа. Монголд бол нэлээд хямд Тайван одоо өөр Солонгос гэх юм уу те гадаадын бусад орнуудад илүү өндөр үнэтэй гэдгийг Монгол 4-5 дахин ийм хямд үндүнгээр Улаанбаатарт сонготой эмнэлэгт одоо болцоохон хэмжээний мис ажилбарыг өөрөө гардаж гүйцэтгэж байгаа юм билээ. Тэгээд хэдийн хямд өртөг багтай зардал багтай байгаа ч гэсэн яг тэр мөнгөний төлөөд бас орох чадвартай айл өрх хүүхдүүд бас баг байгаа. Одоо 122 хүүхэд орсон гэж байна. Гэтэл эндээс бол маш цөөхөн тооны хүүхдүүд бүтэн зарлаад төлөх юм боломжтой. Тэгэнгүүт яаж юм гэхээр нөгөө хаалгааны төлбөр боломжгүй мөртлөө одоо мис ажилбарт орсон ч юм уу энэ хүүхдүүдийн маань мөнгийг одоо яг зүрх мартахгүй төслийн одоо санд цугларсан тэр мөнгөөр ингээд шийдэгдээ явж байгаа юм билээ. Бид хэд ч гэсэндээ яг энэ одоо сангийн одоо төсөвдөр бас нэг нэмэр болох үедтэй магадгүй бидний одоогийн ээлжинд бол нэг 4 хүүхэд 5 хүүхэд гэдэг ингээд ярилцж байна. Улам нэмэгдэх байх 4 сарын 6-ны хүртэл тэгэхээр чадхаараа олон хүүхдүүдийн амийг аврья гэдэг дээр бидний яг нөгөө одоо чин сэтгэлийн тэр зорилго нэгтгэж байгаа. Бид нэг огтлцлбэр байна гэсэн. Тэгээд энэ хандвийн аянд маань болохоор 25% гэдгийг бас дэлгэрүүлээ хэлэхэд нийгмийн эрүүл мэндийн даатгалын сангаас 75% нь хөнгөлдөг болохоор бас юм. Тэгээ энэ дөнгөж 3 сарын 25-нд яг энэ дотоод шийдвэр нь гараад одоо хэрэгжиж явж байгаа. Өмнө нь бол яг гарга нь 100% байна гэж байгаа. Тэр нь 75% болоод яг 75%-аар ч нөхөө болохоор олгоогүй гэж одоо одооноос шийдэгдээ явсан. Тэгэхээр энэ үлдэгдэл 25% буюу Монгол мөнгөөр бол нэг 4-5 сая орчим сая төгрөг. Тэрийн шивэд мөнгөөр дундчлаа бодохоор нэг 16-аас 17 мянган короны хооронд байгаа юм. Тэгээд энэ мөнгөн дүн дээр л бид хэд одоо чадах чинээгээр одоо цуглуулад хүүхдийн амийг аврыг хүүхдүүдэд ингээд нийгмийн одоо ирээдүй болсон хүүхдүүдэд мөнгө оруулах тийм. Энэ дээр бид нарт санал сэтгэл нэгдэл хандивын маань аян бол маш сайхан амжилттай явж байна. Тэгээд бас энэ шивэдэд амьдран суудаг хувь хүмүүс болон сурдаг оюутнууд, ажилдаг ах эгчнэр тийм маш олон хүмүүс энд маань нэгдэж байгаа. Тэгээд аж ахуйн нэгжүүд маань маш их нэгдэж байна. Тэгээд өстой аягүй сайхан хандивын үйл ажиллагаа чи ер нь аягүй тийм юу байт юм байна. Нэг эхлээд яг гоё зорилготой чиглэлтэй ингээ болоо явчихад аягүй сайхан өрнөө явчихсан юм байна. Одоо яг хандивын аянд дуусахад хэд хоног дутуу байгаа лээ. Тэгээд хаана нөгөө хайрцагнууд манд байрлаж байгаа хэлээ тэрчлээ. Би хэд болохоор дансаар нэг авч байгаа тий. Одоо гуйлах боломжтой тийм хүмүүс болохоор шууд данслуу ингээд одоо энэ доор дансын одоо яг тавьчин. Тэгээд тэр данслуу болохоор нэлээд олон хувь хүмүүс аж ахуйн нэгжүүд ингээд байгууллагууд өөрсдийнхөө нэрийг бичээд ингээд хандуулаад байгаа. Бас данс байхгүй хүмүүс болохоор бэлэн мөнгө хандуулж байгаа тий. Бэлэн мөнгө нэлээдгүй цугларсан. Тэгээд бэлэн мөнгөний хайрцаг бид нэр аялуулж байгаа. Одоо Стокгольмд гэхэд 4 хайрцаг байгаа тийм. Гётеборг гэдэг маань нэг хайрцаг байгаа. Тэндгийн монголчууд бас айгүй их идэвхтэй орж байгаа. Баярлалаа. Тэгээд Стокгольмд маань тийм таны дөрөв хэлсэнчлэн 4 одоо хандивын хайрцаг маань байгаа. Тэгээд бид нар яг аль цэгүүдэд байгаа гэн та ингээд бичээд оруулчин хаягтай ингээ оруулчин. Бид нэр 2 удаа хандивын хайрцаг бас энэ монголчуудын түгээмэл очдог шиста галерей дээр бас аялуулсан байгаа. Тэгээ 2 өдөр зогсоод тэгээ тэндээс маань бас маш манай монголчууд аюу хөөх ингээ зар оруулангууд аюу гоё зорж очоо тий. Бүр хайсаар агаад ингээ очоод хандиваа өгч байгаа байхгүй аюу хөөхөн. Тэгээд тэгэж бүр хандив өгж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Өшөө бас өгч амжаагүй өгч байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээ бидний ингээд хандивт өрнөөр оролцоорой тий.
Тийм тэгээд таньд маань 4 сарын 6-ны 6 цаг хүртэл үргэлжлэхээр байгаа. Тэгээд та бүхэн маань өөрсдөө бас энэ хандтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх юм бол зүрх мартахгүй гэдэг Facebook-ийн пэйж группээс харж болно. Эсвэл шивэддэх Монгол ээжүүд Club House гэсэн одоо групптэй бид нэр цаг үеийн мэдээлэл өнөөдөр хэдэн төгрөг өгсөн хаанаас ямар байгууллагууд спонсоршипээр оролцсон гэдэг юм уу бүх мэдээллийг маш хүртээмжтэй байдлаар тавиа явж байгаа шүү. Тэгээд та бүхэн бас шивэддэх Монгол ээжүүд гэсэн группийг бас хайгаад тэгээд шивэддэх Монгол ээжүүд хаалтан дотор Club House гэсэн тийм групп байгаа. Тэгээд тийшээ бас бид нар тийм цаг тухай бүртэн одоо хэдэн төгрөг орж байгааг бүр өглөөний үдээс хойш нэг өдөрт 2 удаа албан ёсоор ингээд танилцуулаад явдаг тийм. Цагт оройн 8 цагт 2 удаа бид нэр санхүүгийнхаа тайлан мэдээллийг өгөө явдаг байгаа. Тэгээд юм шилэн явж байгаа. Хүмүүс бас нөгөө яг энэ ханвийн аяныхаа талаар аль бол их мэдээлэл өгөх хүмүүсийн нөгөө бас оролцсон хүмүүсийнхаа одоо идэвхжүүлэн дэмжих гэдэг үүднээс бид бүх дансны тооцоо хуулгын мэдээллүүдийг яг дансны дуурайсны дугаарыг ноцлоод тавьж байгаа. Тэгээд тэрийг бас та бүхэн хаах боломжтой байгаа. Мөн бас нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Энэ ханвийн аянд маань оролцож байгаа хүмүүс бүгд нөгөө өөрсдийн чин сэтгэлийн одоо 100% байгаа. Биднэрт ямар нэг одоо лимит байхгүй те. Эдэн төгрөг өгөөрэй биш угаасаа л ханвийн үйл ажиллагаа чинь өөрийн нөгөө сэтгэлээс байдаг учраас оролцож байгаа бүх хүмүүстэй талархаж байгаа шүү. За тэгээд өөр хандлагатай холбоотой юу гэх юм бол бид нэр одоо энэ аялуулж байгаа 4 хайрцаг болон бас Кёто бүрэг хотоос ирэх хайрцагаас нийт 5 хайрцаг байгаа. Тэгээд энэ 5 хайрцагаа болохоор бид нэр 4 сарын 7-ны өдөр энэ хандийн үйл ажиллагааныхаа нийт данс тооцоог бид нэр туулгаад тэгээд хандийн маань дансны мөнгө болохоор орчуулагч Норо эгч буюу Чимгээ Дач Зэв гэсэн хүний дансанд орж байгаа. Тэгэхээр бид нэр энэ бүх дансны хуулга одоо гүйлгээний утгыг ингэж тааруулж үзээд тэгээд энэ дээр одоо нэг хэсэг хүндлэнгийн аудит хийсэн ч бид төлөвлөж очиж лайв хийгээд хайрцагнуудаа задлаад тэгээд аль болох өстой нөгөө чадхаараа бүх зүйлийг шилэн мэдээлэл тодорхой байхаар ингэж зохион байгуулахаар манай энэ аялж байгаа хайрцагнууд болохоор ийм заавал ингээд лаз онгойлгочоор онгойлгодог тийм өөрөөр онгойлгох тийм боломжгүй тийм төмөр лазын хайрцаг аялж байгаа тийм маш нөгөө одоо юу гэмдэ аюулгүй байдал талаас нь гэдэг юм уу хүн гараа хийгээд авах юм уу тийм эргэлзээ байхгүй тэгээд яг 4 сарын 7-ныхаа өдөр бид хайрцагаа лайваараа задлнаа тэгээд ханвийн хайрцагт маань бас өгж байгаа хүмүүс нөгөө нэрээ бичээд ингээд холбоо барих юмуд байгаа болохоор тэр бүхэн ингээд буцаад бас таарна тэгээд ямар нэгэн хин нэгэнд эргэлзээ хардлага сэрдлэг үүсэхгүй үүднээс бид бас ингэж хичээж ажиллаж байгаа шүү та бүхэн зөвөр ойлгоорой бас дараагийнхан зүйл юу гэхээр бид энэ хандийн үйл ажиллагаа маань дуусны дараа аль болох хүмүүстэй нөгөө ямар хүүхдүүдэд хичнээн хүүхдүүд хагалгаа хийсэн Монголд одоо коронавир цугларсан мөнгө маань хэдэн төгрөг болж нөгөө тухайн одоо зүрх мартахгүй төслийн хандийн дансанд орсон гэх мэдээллийг өгөн тэгээд энэ зүрх мартахгүй хандийн сангийн данс нь өөрөө дэлхийд 3-т орох юм том аудитын компаниар ингээд жил болгон тайлан тооцоонд ороод явдаг юм билээ. Тэгэхээр тэрэн дээр бол бид маш сэтгэл хангалуун байгаа тийм ямар нэг хардлага байхгүй хүүхний данс биш албан байгууллагын данс биш энэ нь өөрөө хандийн том данс байгаа учраас энэ дээр маш том төсөл тийм ирээдүйд болсон хүүхдүүдэд зориулсан маш том төсөл явж байгаа. Тэгээд ийм сайхан зүйлд гар бие оролцож байгаа, зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байгаа. Тэгээд та бүхний минь одоо бүх ажил үйлс бүтэмжтэй байх болтугай. Баярлалаа. Баярлалаа. Нөгөө хандийн маань хайрцаг байгаа гэсэн шүү дээ тийм Стокгольм хотод 4 байгаа. Тэгээ энэнийхээ одоо ойрхон хоёулаа чинь одоо хотын төв байгаа юм чинь ойрхон нэг Монгол ресторан дээр байрлаж байгаа. Тэгээд тэр салбар дээр очиод харуулж тийм хүмүүстэй ийм хандийн хайрцаг байгаа. Энд байгаа шүү гэд нэгийг жишээ болгоод бид харуулчаа. Тэгээ. За хамтаагаарай. За тэгээд хоёулаа юу вэ те нөгөө гурван маань жоохон юустай байх шүү. Одоо нөгөө нэг Норо гिचлөө нөгөө цаг үеийн мэдээлэл аваад яг одоогийн байдлаар хідэн корон цугларч ийн гэдгийг бас мэдчихсэн юм. За тэгээд Норо гिचтэй холбогдож байгаад хэдүүлээ мэдээлэл авчи тий. За
Маш хүчин дуртай юм уу? Хүчин дуртай юу? Гарууч иш дуртай юм уу? Үгүй л. Болохгүй шүү чи. Уйлж болохгүй шүү. Амар чухал юм ярих гэж байна. За. Сайн байна уу нурагч өдрийн минь. За. Би одгирлэгчтэй уулзаад нөгөө одоо ханвийн үйл ажиллагаа маань ямар шиг явцтай явж байгаа вэ? Нэг хичнээн хүмүүс холбогдсон ханвийн өгсөн бэ гэдэг талаар мэдээлэл өггээд. За. Тэгээ одоо ханвийн маань үйл ажиллагаа 10 дахь өдрөө идэвхтэй явж байна. Тэгээ хүмүүс хэдийн хэмжээний хүмүүс одоо хандивд оролцоод байна. Нийт хичнээн төгрөг цуглараад байна. Та биднээс бас мэдээлэл аваацаач. Өөдөө. Тий. Тийм бараг 5 хүүхдийн. Болчиход байна шүү дээ тий. Тэр одоо бас Hello. Aha. За баярлалаа нөрөгч. Тэгээд хандрын хайцанд маань цугласан мөнгөнд бараг 80,000 болж байгаа юм байна. Тэгээд баярлалаа. Харин тийм. За тэгвэл манай хандрын үйл ажиллагаа маань 4 сарын 6-ны хүртэл үргэлжлэхээр байгаа. Тэгээ 4 сарын 6-ны 18 цаг болж сонгогдсон байгаа. Бид нэр өгөн 4 сарын 1 гэж төлөвлөсөн боловч нөгөө бүх нийтийн амралтын өдөр баяр ёслолоос болоод бас 7 хоногоор ингээд сонгогдсон. Тэгэхээр тэр хүртэл бод бүр илүү бас явах хаа. Баярлалаа нурагч. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Хоёр ээж хоолоо идсэн. Жоохнууд хоолндоо орж. Хүлэгдэхгүй мамд жин, лүнчэд жин. Манай хоёр сүгэ овцсон. Бид тав амар том ажилдаа явж чинь. За юу ч гэсэн лүнчэ идэг. Дараа нь за хүлэгт энэ тэрнээс буулаа л та. Хүлэгтэй. Хүс. Анхуулаач миний. Анхуулаараа хараад байгаа юм шиг юу? Харин тий. Хүлэгт анхуулаа гүдээд байгаа юм шүү. Хүлэгтэй анхуулаатай. Анхуулаатай найзлах гэдэг энэ дээр хараад шахаж магаж хараад байгаа юм шиг шүү. За. Бид сайхан хоол идээд одоо нөгөө юу хандийнхаа хайрцаг байгаа юу руу явчихсан те орч ерөөхдөө хүмүүстэй харагч бидний нөгөө зүрх бүртгай хандны хайрцагны маань нэг нь энэ Кунсгатен явуулсан чинь тэр 25 гэж байсан. Аха. Сайн нөх хүлэгтэй. Сайн нөчи. Ямар өөр хөвчг харагдаад байна. Андгүй юм чи бас ичиж мичээ. Айгуу сонирн багш байна тий. Ойр гадуур гараагүй. Гадаа гараад үйд ингэ хүмүүсийг хараад гоё ах шиг байна. За бид нөө хандвийн хайрцаг нэг хайрцаг маань байрлаж байгаа
Ресторан дээр ирж байна. Туршгатен 45 гэсэн хаягтай юм эса суши. Яг энэ түнэл банаас гараад цам гараад юм. Тэгээ түнэл баан одоо тэнд байгаа. Сантэрксийн түнэл баан гараад юрдэ энд эса суши гэдэг. Энэ газар нэг хайрц хандви хайрцаг маань байрлаж байгаа. За Батшаах. Манай тэрийг багтахгүй байна да гişгэ. Мидо орчод ирэх үү? Би энэ гуравтай байж ах уу? Энэ манай хэрэгсэн буухааргүй юм байна. Тийм бэ. Яаж болох вэ? Хүүхдүүдээ яаж чагаад? За энэ суши ресторан шүү. Яа ингэж эсэг сушиг өгчөөгөө хараад ирэхээр би байлж байгаа юм байна. Сэмэнэ. Энэ нөгөө зүг мартахгүйгээд хандви аяны зохион байгуулж байгаа. Тэгээд энд ийм хайрцаг байрлаж байгаа гэд бичлэг нэг байсан. Бичлэг хийж болох уу? Яа. Энд ингэж сэмэнэ. Ингээ хандви аяны маань хайрцаг байрлаж байна. Тэгээд та бүхэн эсэ сушигээд